Big News засгийн газрын шинэ бүтц ба цомхон хариуцлагатай үр дүнтэй төр. Монголчууд бид төрийн бүтцийн том сорилтын өмнө ирээд байна. Өнөөдөр бидний ярьж буй асуудал бол зүгээр яамтын тоо биш, төрийн систем бүхэлдээ хэрхэн ажиллах тухай асуудал юм. Одоогийн байдлаар засгийн газар 16 яам, олон арван агентлаг үндэсний хороо хүрээлэн төвүүтэй буюу хэд анхар бүтцтэй болсон. Гэхдээ гол асуудал нь олон байгууллага биш, харин чиг үүргийн давхурдал, хариуцлагын сарнил, улс төрийн давхарга хэд зузааралт юм. Жишээ нь нэг бодлогыг 2-3 яам зэрэг хариуцдаг. Хот байгуулалт, дэд бүтэц, уул уурхай, босрол зэрэг салбарууд дээр хэн нь эцсийн хариуцлага хүлээх нь тодорхой биш. Үүний үр дүнд шийдвэр удаашрч алдаа гарсан ч хэн ч хариуцлага хүлээдэггүй систем бүрэлдсэн. Ийм нөхцөл шинэ ерөнхий сайд учрлын хэлсэн. Ерөнхий чиг үүргийн яамнаас бусдад дэд сайд шаардлагагүй гэсэн байр суурь нь зөв чиглэлт хийж буй эхний алхам гэж үзэж болно. Гэвч энэ нь хангалтгүй. Зөвхөн дэд сайд цөөлөх нь бүтцийн гажуудлыг засахгүй. Олон улсын туршлагаас харахад асуудлын шийдэл илүү гүнзгий түвшинд байдаг. Жишээ нь Франц улс улс төрийн болон мэрэгжлийн төрийн тэнцвэрийг барьдаг. Сайд нь бодлого тодорхойлж харин мэрэгжлийн төрийн албан гүйцэтгэлийг хэрэгжүүлдэг. Сингапур төрийн бүтцээ маш цомхон байлгаж агентлагуудыг хатуу гүйцэтгэлийн шалгуураар удирддаг. Үр дүн гаргахгүй бол байгууллага татан богдно. Эстонд бүр цаашилж төрийг дижитал болгон агентлагийн давхаргыг бараг бүрэн арилгасан. Иргэнээс мэдээллийг нэг л удаа авдаг. Once only зарчим үйлчилдэг. Эдгээр туршлагыг нэгтгэж синтезлэвэл нэг тодорхой дүгнэлт гарч байна. Түр жижиг байх ёстой гэхдээ сул биш. Хариуцлага нь төвлөрсөн тов тодорхой. Гүйцэтгэл нь хэмжигддэг байх ёстой. Монголд хэрэгжүүлэх боломжтой оновчтой загвар нь 16 яамтай бүтэц биш. Харин 9-10 яамтай. Чиг үүргийн хувьд том, давхардалгүй бүтэц юм. Жишээлбэл эдийн засаг санхүүг нэгтгэсэн супер яам. Дэд бүтэц ба хот байгуулалтыг нэг төв төвлөрүүлэх. Хүний хөгжил буюу боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бодлогыг нэг яамд нэгтгэх, мөн цахим төр, инновацийн бие даасан яам байгуулах зэрэг нь бодлогын төвлөрлөлийг бий болгоно. Харин хамгийн чухал өөрчлөлт бол агентлагийн реформ. Өнөөдөр Монголд агентлагууд төр доторх төр болж бодлого хэрэгжилтийн зааг алдагдсан. Үүнийг засахын тулд агентлагуудыг 3 ангилан тал хувийг нь татан буулгаж үйлцэнд нь гүйцэтгэлийн гэрээ буюу KPI систем нэвтрүүлэх шаардлагатай. Мөн дэд сайдын тогтолцоог үндсэндээ халж оронд нь мэрэгжлийн төрийн нарийн бичгийн даргын институцийг улам бэхжүүлэх нь үр дүнтэй. Өөрөөр хэлбэл илүү мэрэгжлийн төрийн алба ажиллах шаардлагатай байна. Эцсийн зорилго бол энгийн ямар ч бодлогын ард нэг л байгууллага, нэг л хариуцагч байх ёстой. Одоогийн байгаа засгийн газрын бүтцийн хамгийн том алдаа бол олон яам биш, харин хит жижиглсэн, давхурдсан, хариуцлагагүй бүтц юм. Улс төрийн бүлэглүүдийн, улс төрчдийн ашиг сонирхлын фактороос үүдэж сандас суудлах хуваадаг буруу хандлагаар ийм тогтолцоо, ийм бүтэц угсарчгаад байгааг засаж залруулж чадвал шинэ засгийн газар амжилттай, бодит үр дүнтэй ажиллах боломжтой. Эс бөгөөс юу ч өөрчлөгдөхгүй. Эмгэнэлтэй түүх давтагдана. Хэрв энэ энгийн жижиг реформыг хэрэгжүүлж чадвал Монгол улс илүү хурдан шийдвэр гаргадаг, илүү хариуцлагатай, илүү үр дүнтэй төртэй засгийн газартай болох боломжтой. Харин хэрэгжүүлэхгүй бол өнөөгийн данхар бүтэц өөрөө эдийн засгийн өсөлтийн хамгийн том сад хэвээр үлдэнэ. Эцэст нь нэг өгүүлбэрээр дүгнвэл төрийг томсгох биш, ухаалгаар цомхотгож хариуцлагыг төвлөрүүлэх цаг иржээ. Хэсэг нүхтийн хийсэн үндсэн хуулийн шинжилэл буюу олон намтай, олон бутархайтай парламент бий болгож, үргэлжид эвсэж, эрх мэдлийг хуваарлан, засгийн эрхийг хамтран барьж байх гэсэн олон намтай бутархай парламентын өөрчлөлт нь Герман мэдийн холбооны улсын бодлого бөгөөд манайх шиг геополитикийн байршилтай нэгдсэн бөгөөд цөөн хүн амтай улсын хувьд оновчгүй байгаа цаг хугацааны явцад амьдрал дээр батлагдаж байгааг анзаарахад илүүдэхгүй. Олон бутархай намуудад бас фракцуудад яам хуваарлах одоогийн систем төрийг цомхон, чадварлаг, үр дүнтэй ажиллуулахад хамгийн том саад болохыг хаан хаанаа ойлгож буй гэж найдаж байна.